сайхан байна. Ястаа сайхан. Той, сайт. Надад нэг би нэг Хүндэт Twilight, чи канцерлуудад бол хуримд миний адил баярлаж байгаа байх. Хурим? Мэдээж би хурмын ёслыг ерөнхийд нь удирдан зохион байгуулах боловч чамааг болон найзуудыг чинь надад бэлтгэл ажил туслаасаа гэж хүсэж байна. Fluttershy, чи дуучин шуудтайгаар дууны асуудлыг хариуцаарай. Бурхан минь, нэр төрийн хэрэг. Харин Pinkie Pie, чамааг хурмын хүлээ авалтыг хийж чадах цорын ганц морь гэж бодож байна. Тийм ээ, янзтай. Applejack, чи зочдод очиж үйлчлээрэй. мэдээж нэр төрийн хэрэг байх болно. Rainbow, хормын гол эдэд би бидээ зөвшөөрч байх үед чи өөрийн гайхалтай солонгой үзүүлбэрээ үзүүлвэл би маш их талархах болно. Ойлголоо. Rarity, харин чи сүйт бүсгүн даашинз болон сүйт залуу хослыг бүтээх ажлыг хариуцаарай. Celeste надад даашинз хийх гэж юу? Бүр канцерлуудад болох хуримд шүү. Харин Twilight, чиний хувьд чи хамгийн чухал үргийг хүлээх болно. Бүх зүйлийг төлөвлөсний дагуу явж байгаа эсхийг хянах. Удахгүй ууццгай хүндэтгсэн Celeste гүнж. Гэтэ нэг юм ойлгохгүй байна. Хин гэрлэх гэж байгаа юм болоо? Гүнэр. Уг нь би энийг дөрүүлж өгөх ёстой байсан юм л та. Celeste гүнж та бүхнийг гүнж Mia-Amor Cadenza болон түүний сүйд харах уу? Манай ах уу? Миний бяцхан одоо юмэр. Нөхөрлөг гэж юу байх юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөг бүтэц шүү дээ. Адад явдад хөвжилтэн. Сайхан сэтгэл, бүжиглэг байдал. Гуравчтан. Энэ биднийг найзууд болгодог юм. Миний бяцхан одоо юмэр. Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо юмэр. Шидэт нөхөрлөл 51-р хэсэг. Ах чинь гэрлэх гэж байгаа мó? Баяр хүргэе Twilight. Ямар сайхан мэдээ вэ? Тийм ээ, сайхан мэдээ. Гэтэл би дөнгөж сая л мэдэж байдаг. Ахаасаа биш, харин цаасан дээрээс дууллаа шүү дээ. Маш их баярлалаа Shiny Armor. Тэр яагаад надад өөрөө хэлдэг юм бэ гэхэд? Сайн Twilight. Би амьдралаа тэр чигтний өөрчлөх маш чухал шийдвэр гаргасан тухайга чамд хэлэх гэсэн юм. За, гэхдээ чамд урилга очихор чи бүгдийг мэдэх болно. Mia-Amor Cadenza гүнжээ? Тэр чи юу хээ юм бэ? Twilight, чи зүгээр үү? Уучлаарай. Гэхдээ Shiny Armor бит хоёр их дотн өссөн. Тэр чинь миний шүдэн. Том ах, үрдийн сайн найзууд. Би энэ дэрж найз нөхрөлийн тухай сурахаас өмнө ганцхан Shiny Armor-тай найзалж хамт байдаг байсан. Бяцхан унаг байхдаа би үнэхээр тэнэг байж орчлон хорвоо дээр найзлах найз хичнээн олон байдгийг мдээгүй байж номоо уншиж байвал найз хэрэггүй гэж боддог байж амьдрал минь харанхуй байгааг мэддэггүй байжээ. Гэхдээ би зөвхөн намайг хайрлаж чадах гагцхүү сайн найзтай болж чадсан юм. Том ах минь бас үрдийн сайн найз минь. Нэг мөчрийн хоёр навчиг бүгдийг хамтдаа хийдэг байлаа. Цаасан шувуу хөрхийг зааж өгсөн үрдийн сайн найзууд ганцхан алмыг ч хувааж иддэг байлаа. Бид бүгдийг хамтдаа хийдэг байлаа. Сэтгэлээ уудаж, хүслээ хамтдаа шивэндэг байлаа. Би ахыгаа маш их санаж байна. Дэндүү их. Чиний том ах бас үрдийн сайн найз шин. Нэг мөчрийн хоёр навч шиг бүгдийг хамт хийдэг байлаа. Гэтэл одоо ах минь надаас холдчихжээ. Ганцхан миний ах бас сайн найз минь байлаа гэж тэнэг бодолтой автаж явж тээ. Үрд. Үесэн оёмын хувьд үрдийн сайн найз одоо мөр
Чиний ах чинь сайн залуу юм шиг л сонсогдож байна шүү дээ. Тэр бол үнэхээр онцгой нэгэн. Зүгээр энгийн морийг хааны тэргүүн хамгаалагч болгодгүй юм. Түр байж байгаа. Тэгэхээр бид ганцхан хүнжийн хурминд биш бас хааны тэргүүн хамгаалагч туслах хэрэггүй. Тийм л бололтой. Солонгын шоу. Хурмын дээр үү? Энд хамгийн янзтай хурмын болох нь дээ. Хамгийн янзтай. Та нар бол гол хурмын туслахаар болсон. Харин би гойн нэрсийн үйлчлэгийг зохион байгуулах гэж байгаа. Гэхдээ нэг юм асуучих уу? Гойн нэрсийн үйлчлэг гэж юу юм бэ? Яагаад гунгалж байгаа вэ хонгор минь? Шайны армарын тухай бодож байна. Намайг Понивилд ирснээс хойш бид бараг л уулзалтаагүй. Гэтэл одоо ах маань амьдралаа зохиож гүнж ми амар ка хинч хүлээд тэрнтэй суух гэж байна. Би дахиж хизээч уулзахгүй гэсэн үг. За болдоо. Чи дүүн штэ. Чамд цаг зав гаргаж л таараа. Яг гэрлэх гэж байгаагаа надад хэлээгүйтэй адил үү? Бид ирчтэй. Энэ хамгаалагчид яаж байгаа юм болоо? Ийм үүргэл авсан юм байлгүй дээ. Хааны удмынхны хурминд хачин морд ирдэг гэсэн. За одоо явцгаая. Хийх ажил их байгаа шүү. Харин чи явж ахта баяр хүрэг. Тийм ээ. Баяр хүргэн. Тэгээ тэрэнд үзүүлээд өгнө. Танд хэлэх юм байна ноёнтоо. Twilight. Чамайг ямар их санаваа. Замдаа сайн явж ирсэн үү? Надад гэрлэх гэж байгаагаа яагаад хэлээгүй юм бэ? Би таны дүү чинь бидтэй арайчтэй. Миний буруу биш ээ. Селеста гүнж хормын талаар бүгдийг нууцлаа гэж загсан. Гал тэрэгний буудлын дээр байгаа хамгаалагчдыг харсан үсттэй. Тийм ээ. Маш том хурим болох гэж байгаа гэсэн. Та сонссон л байлгүй. Хормоос болж тэгсэн биш шүү дээ. Кантер дотоод ямар нэгэн аюул занал хийх вэ гэсэн дээл энэ. Хин аюул учруулах байгааг бид сайн мэдэхгүй л дээ. Ямар ч Селеста гүнж хамгаалтаа сайжруулах гэж надад даалгасан. Алив. Намайг дагаад яв. Кантер дотыг аюулгүй байлгах үүрэг миний нуруунд ирчгээд байна. Тиймээс өөрийн үүрэг даалгавраа сайн биелүүлж анхааралтай байх л миний гол үүрэг болоод байна да. За би ойлголоо. Та өөрийн ид шидийн хүчээр Кантерлотыг тэр чигээр нь хамгааж аюулгүй байлгах үүрэг хүлээсэн байна л да. Гэхдээ хурим гэдэг чинь маш чухал. Надад яагаад хэлээгүй юм бэ? Би таны хувьд чухал морчин биш боллоо гэж үү? Чи бол миний төрсөн дөө. Мэдээж чи надад хамгаас чухал. Гэхдээ чамайг миний хормын гэрч болохыг хүсэхгүй байгаа гэж бодсон юм. Та намайг хормынхаа гэрч болгохыг хүсэж байгаа юм уу? Тийм ээ. Нэр төрийн хэрэг шүү дээ. Гэхдээ та миний танихчгүй морьтой гэрлэх гэж байгаа гэж бодохоор өөх хүрээд байна. Та хизээ ми амар каденза гүнжтэй танилцсан? Twilight, ми амар каденза бол чиний багын танил каденси шүү дээ. Каденс гинэ? Каденс үү? Түүхэнд хамгийн мундаг эмэгтэй? Тийм ээ. Чиний ихч байсан шүү дээ. Бурхан минь. Каденс бол миний мэдх хамгийн шилдэг морь. Тэр үзэгсэнтэй халамжтай. Бас сайхан сэтгэлтэй. Та миний ихч гэж бодохоор л гоё юм шүү. Харин надад илүү гоё байна. Та бол гүнж. Харин би бол зүгээр л нэг ганц ивэрт. Чи зүгээр нэг ганц ивэрт биш ээ. Нарны гэрлээ, цаг хорхоо сэрчглээ. Туураараа товшоод бас хонгоо сэгсрээрээ. Би туурайгаа янзлуулснаас өөр юм байхгүй. Чи тэгээд зогсоогүй. Тэгсэн чинь Энэ сар чи 3 удаа орлоо штэ. үгүй шүү. Манай найзууд бүгд л туурайгаа олон удаа янзлуулж байгаа. Гэтэл би Чамаас гуйж байна чи.
Тэр хаа явсан газараар эргэн тойрондоо хайр түгэж явдаг. Үнэхээр гайхамшигтай. Гэтэл та тэрнтэй гэрлэх гэж байдаг. Та Cadence-тэй гэрлэн. Чухал юм ярьж байгаад чинь саад болоогүй биз? Cadence. Нарны гэрлээ. Цах орхоос ирчихлээ. Туурайгаа тавшаад бас хонгоос сэгсрээрээ. Чи юу хийгээд байна? Cadence би байна. Twilight. За би одоо өртөр рүү явлаа. Cadence та нартай хамт бүх зүйл хэр явж байгааг шалгах болно. Бид хоёр чамайг өнөөдөр энэ дээрсэнд маш их баяртай байгаа шүү дүү минь. Тийм биз дээ хайрт минь. Тэгэлгүй яах вэ? За би ингэж явлаа шүү. Би л болчлоо. Мөсөө хөшөө болчлоо. Зочдод үйлчлэх зүссэн адимнууд Босон байна. зөвшөөрч байна. Харин та зөвшөөрч байна. Сайн байна уу гүнжээ? Намайг Ми Амор Cadence гэж дуудаарай. Сайн байна уу Ми Амор Cadence гүнжээ? Өөрийнхөө хурмын бэлтгэд ажил хэр байгааг шалгах гэж ирээ юу? Тэглээ. Амттай. Надад үнэхээр их таалагдаж байна. Ашгүй дээ. Тэгвэл та хэдийг аваад явах уу? Сүд бүсгүй хэцүү байхаа. Завгүй байгаа болохоор итгэж мартчихсан байгаа байлгүй дээ. Чи сая тэрнийг Тэрнийг тэнд яаж аашилсныг харсан ч болоосоо яахаар ингэж өөрчлөгдсөнийг мэдэхгүй ч өөр болчихсон байна. Намайг Ми Амор Cadence гүнж гэж дуудаарай гинүү. Сая хин нэг миний нэрийг хэлсэн үү? Эрхэн дээцээ таны энэ гайхалтай баярт онцгой өрөг хүлээн оролцож байгаадаа маш их баяртайгаа хэлмээр байна. Миний даашинз бэлэн болсон уу? Тийм ээ мэдээж. Анх надад даалгавар өгснөөс хойш би таны даашинзэн дээр ажиллаж ирсэн. Танд таны даашинз таалагдана гэж найдаж байна. Надад илүү сүртэй бас урт даашинз хэрэгтэй. За ойлголоо. Харин эднэр өөр өнгөтэй байх ёстой. Яста гоё даашинз байна. Харин тийм. Надад таалагдчихэв. Өөр өнгөөр хийгээд. Юу вэ? Шаардлага нь дуустгүй гэж нэрлэх хэрэгтэй юм байна. За харж байгаарай. Бид ихлэд тоглоно. Бүжиглэн. Бүлээн авалт ястаа янзтай болно. Тийм байгааз. Янзтай? Гэхдээ би 6 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээгүй байх шүү. Баярлалаа. Амартай эгч минь. Би шүн харууд гарыг. Та нарын юу бодож байгааг би таах уу? Cadence бол хамгийн муухай сүд бүсгүй. Хин би юу? Байк наадга бязуун дээр эргүүлээ тавь. Twilight чи юу яриад байгаа юм бэ? Cadence үнэхээр гайхалтай. Rarity. Тэр хэтэрхий их юм шаардаад байна. Тэхэн мэдээч шүү дээ. Хормынхаа өдрийг хамгийн сайхан болоосоо гэж хүсэж байгаа шүү дээ. Applejack, чиний үгс алимтай байлуг хамгийн гоё гэж авчихаар дараа нь хогийн сав руу хийснийг чи юу н анзаарсан уу? Миний хийсэн байлуг ихэд анзаарч байсан шүү дээ. Үгүй. Тэр хуурамч дүр эсгсэн. Зэвүүн. Шуудтайгаа сургуулж байхад тэр дуугаа өндөрсгөл байсан. Тэр яста бүдүүлэг. Гэхдээ энэ их муухай дуулаад байсан. Pinkie Pie. Тэр Cadence чиний бэлтгэсэн. За тоох хэрэггүй. Rainbow. Чи миний талд үсттэй. Уучлаарай Twilight. Сүд бүсгүй муухай ашиг анзаарах завгүй шоундо бэлдэж байлаа л да. Гүнж удахгүй гэрлэх гэж байна. Тэр хэрэг муухай аш гаргаж байгаа бол сандраад л тэр байх. Shining Armor-ыг хайрлах нь битгий хэд ёстой мэдгчгүй хуваа хичээсэн муухай бор болчихсон байна.
өөр хурмандаа бэлддэм байгаа биз? Миний бодлоор чи жаахан ахыгаа харамлаад байгаа бол та. Хармалсан юм байхгүй. Тэр Кайденстэй дургу хүрээд байна. Хормондоо анхаарал бухимсан байж болох ч гэлээ бусадаа ингэж муухай хандаж яасан ч болохгүй. Твайли. Ах чинь сайхан харагдаж байгаа үстэй. Чи зүгээр үстэй. Бид ярилцах хэрэгтэй байна. Миний бодлоор та маш том. Сайн уу хонгор минь? Бусдын яриаг нууцаар сонсдог бололтой. Чамтай төр ярьж болох уу хонгор минь? Яваад уулз шадрыг. Чамтай ярих юм байна. За би ирчихсэн байж тээ. Дүүгийн чинь тухай ярих гэж байна. Үгүй тэр чинь Зүгээр л намайг санс ойлгосноо? би сонсож байна. Би чамайг наадхаа битгий өмс гэж ойлгохдохоор хэлсэн баха. Энэ чинь миний наацах их шүү дээ. Тэгээд Тэгэхээр би өмсөх хэрэгтэй. миний саналыг үл хүндэтгээд байна уу та? Тэгж л байх шиг байна. Хонгор минь. Дахиад л толгой чинь амар хасгаж өгдөө юу? Дээрдэж байна уу? Тийм ээ. Тэр зүгээр нэг муухай ааштай бүдүүлэг биш юм байна. Тэр чинь шулан байна. Twilight. Тэрийг явуул да. Уг нь надтай ярилцсан гэж байсан юмсан. Тэнд хэн байна? Гэрээсээ битгий гарах Twilight Sparkle. Шайна армаар аюулд орсон байна. Та нар надад даашин зуута. Та нар чинь биднийг хардаа? Бид ми амар Кайденсаа хүнжин гэрчүүд болохоор болсон. Шинэ гэрчүүд ээ? Өмнөх гэрчүүд нь яачихсан болж байна? Тэр тухай мэдэхгүй. Хэрэг бид тэрний шинэ гэрчүүд болвол тэр үнэхээр их баярлна гэж хэлсэн. Бид шаргуу хөдөлмөрсөн болохоор тэр баха. Гэтэл чи тэрэнд эргэлзэж л байдаг. Тэрний гайхалтай гэж хэлээ үстэй. Энэ миний өмсөх ёстой даашинз мөн үү? Энэнтэй нийс чадахгүй юм биш үү? За бай, зөөрчлөх гээд үзье. Ганцаараа л тэмцэх хэрэгтэй болох нэ дээ. Гайхалтай өгтөө яарах хэрэггүй. Дараа нь Кэденс орж ирнэ. Эхлээд би хэд үг хэлнэ. Дараа нь та нар гайхан шагширна. Шайнан армор чи гэрчээсээ хурмын бүгжийг авч өгнө. Зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. Та нар Twilight-ыг хараагүй биз? Би энд байна. Би сүйт бүсгүй хажуу зогсож чадахгүй. Таач бас хэрэггүй. Намайг уучлаарай. Энийний яагаад ингэж байгааг мэдэхгүй байна. Тэрнийг зүгээр л мартах хэрэгтэй байх. Та нар намайг сонсох ёстой. Бурхан минь чи зүгээр үү? Би зүгээрээ. Чи итгэлтэй байна уу? Надад хэлэх юм байна. Наадах чинь шулам. Манай найзуудтай их муухай харьцсан. Дээр нь хуучин гэрчүүдийгээ яасныг мэдгч юм алга. Тэгээд зогсохгүй. Тэр манай ахад шид хэрэгдэж байхыг би нууцаар харсан. Чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? Яагаад гэвэл чи бас шулам. Шулам. Хэрвээ би чамайг зогсоохгүй бол чи миний ахын амьдралыг сүйтгэх болно. Яагаад миний толгой өвснгийг чи мэдэхгүй? Яагаад гэвэл би Equestrag шидийн хүчээр хамгаалж эхэлснээс хойш миний толгой амар өвдөж эхэлсэн. Тэр намайг хорлох гэсэн юм бишээ. Шидээрээ намайг эмчилж байсан юм. Бас тэр яагаад гэрчүүдээ сольсон бэ гэхээр найзууд чинь зөвхөн хормондоо бэлтгэд ашиглаж болохгүй гэж үзсэн болохоор тэр. Найзууд чинь яагаад тэгж муухай ажилласан бэ гэхээр бүгд надаас улсан юм. Би завгүй болохоор тэр ганцаараа хормондоо бэлдэж байсан юм. Гэхдээ би уг нь Өөрийнх нь хувьд маш чухал өдөр болох гэж байгаа болохоор тэр сандарч цухалдсан хэрэг. Мэдээж чамд нэг чухал биш байх л да. Одоо дургуцэхгүй бол би явж сүйд бүсгүйгээ аргадлаа.
Бас миний гэрч болох талаар мартаарай. Би чиний оронд байсан бол хормон дээр үзэгдэхгүй байх байсан. Бүгдээрээ явцгаая. Гүнжиг очиж харгадъя. Гэхдээ чамд бодох юм их байгаа байх. Магадгүй би хэтрүүлчихсэн юм шиг байна. Игчтэй болох нь битгий хэл. Бүр ахыгаач алдчих шиг боллоо шүү дээ. Тэр миний том ах бас үрдийн сайназ байсан. Харин одоо дахиж хизээч хамт байж чадахгүй боллоо. Намайг уучлаарай. Зүгээрээ. Үргэлжлэл бий.